Тодтох шаардлагатай. За өстой ямар азар гэдэг шиг те янз бүрийн тэмцэл бас ерөнхийлөгчийн хоргийн ачаар бол тодорхой хэмжээнд буурж алдагддаг болж орж ирсэн. Би бол тухайн үед ямагт хэлж ирсэн. Ямар ч үр ашиггүй зардлаа хасаа нэмэгтэй гаргаж байж сая магадгүй нүүрсний одоо экспортын бие хэмжээ өөрөөсөө хэллээ шүү дээ. Үнийн дүн буурсан тохиолдолд тэр тасалдах орлого нь багасч ирнэ шүү дээ мэдээж зардлаа багасгаад ирэхээр одоо гиж одоо зүгээр хоолоогоос хөдөл бахирсан боловч яг санснаар бол болоогүй гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд буурж алддаг орж ирсэн. За тэгэхээр одоо бол бид нар бодит үнэнтэйгээ нүүр тулж байна. Үнэхээр нүүр тулж байна. Одоо Монгол банкны мэдээлж байгаагаар бол бараг инфляц 12% хүрэх аюул байна гэж хэлсэн. Монгол банкны ерөнхийлөгч. Гэтэл бид нар бол юу гэж хэлж ирсэн бэ гэвэл хоёр оронтой тоолоо орох нь шүү. 9.3 9% гэж байж исэн бол хоёр оронтой тоо байтугай бүр 12% руу орох нэг аюул эс. Тэгэхээр энэ бүх аюул бол бидэрт бол билийхэн хэлж өгöd байгаа байхгүй юу? Одоо энэ чих рүү шивнэж штэ. Өтөр түргэн энэ асуудлаа засаа. Аль болох эрт засна төдий чинээ нөгөө иргэдэд өөрөгдөх одоо тэр ачаал нь бол буурах хэвээр. Тэгэхээр би бол бас дотроо одоо ичиж зовох юм байхгүй шүү дээ. Одоо нэрлэхэд нэрээ идэх биш гэж үг байдаг. Тэгэхээр ер нь бол би төсвийн тодтол заавалчгүй орж ирэх хэрэгтэй. Ерөөсөө гол зүйл чинь л юм шүү дээ. Бид нар чинь одоо айл өрхөөр тооцоолоод үзэх юм бол нэг баахан юм зарцуулна гэж төлөвлөсөн байсан чинь нөгөө олох хэвээр орлого нь багасхаар ин чинь тэр айл чинь тэр зарцуулах хэвээр дүнгээ багасгаа за одоо боли гэдэг ингээд шууд болдог луга бид нар ч гэсэн тэр одоо төсвийн тодтолтой юу яах хэрэгтэй тодгол хийж зардлаа буруулах хэрэгтэй. Хоёрдугаар ер нь бол магадгүй энэ янзаараа бол бид нэр тийм маш сайн тооцоолж маш сайн яриад одоо олон улсын валютын сангийн өртгсөн хөтөлбөрт хамрагддаг тохиолдол байсан шүү дээ. Тэр хөтөлбөрт ч хамрагдахгүй гэх үндслэл байхгүй. Яг тэгвэл асуудал бол бүр маш ноцтой хэмжээнд ирж байгаа шиг байна. Энэ чинь зөвхөн Монголын асуудал шүү дээ. Дэлхийн нийтийн өнөөдөр нийгмийн эдийн засгийн байдал бүхэлдээ их эмзэг ийм эцэгтэй үе бол яг Монголд шууд тусаж байгаа. Тэгэхээр тэр утгаараа бол бид нар бол ер нь нэлээд хариуцлагатай. Одоо нэгэнт өөрснөө юм хийж чаддаг юм бол тий одоо гэдэг ийм бас юм бодож ил байна өөр ирэхгүй. За төсвөө хилцэж явах үеэр аудитын газар болон төсвийн доктортой байдлын зөвлөл за тэгээ эрдэмтэн судлаачид мэрэгжлийн хүмүүс бол одоо энэ төсвийн зарлага хит өндөр байна. 14 мега төслөө бид нэр ирэмблэх шаардлагатай гэдгийг бол удаа дараа хэлжсэн боловч яг таны хэлсэнчлэн бол төсвтөө суулгаж чадаагүй л дээ. Тэгэхээр одоо бид энэ 14 мега төслийг тэгээ зэрэг бүгдийг нэхлүүлэхээс илүүтэй ирэмблэх шаардлагатай гэж та үзэж байгаа юу? Тухайлбал одоо аль төслүүдэд бид зайлшгүй явуулах ёстой. Алийг бид нар бас нэг харцнаа тий эдийн засгийн нөхцөл байдал арай сэргэх үеэр гэдэг юм уу явуулах боломжтой гэж харж байна. Тэгэлгүй яах вэ? Тэр үед бол өстой дахиад хоолоогоос хөдөл ирэмблээчээ гэдэг ингээд зөндөө хэлсэн. Гэхдээ яах вэ? Тоо үед бол бас ч гэж одоо нөгөө айхтар том дүнтэй бараг 1.2 их 80-ийн зээлэр тий бас төсөвт ачаал өгөөд хиймэл дагуул худалдаж авах гэж ийсэн. За нөгөө алдарт тий 11.3 тэрбумын ваучер гээд тэгээ баахан барилга байшин жилүүд дутуу бүгд хасагдсан тодорхой хэмжээнд. За гэхдээ нөгөө мега гэдэг нэрийн дор одоо жоохон томоохон дүнтэй төслүүдийг шахах гэдэг ийм оролдлого бол бас гарч байгаа. Дээрээс нь үндэсний аюулгүй байдал эдийн засагт үр ашигтай гэдэг нэрийн дор. Гэтэл ирэмблээд авч үзэх юм бол тэнд бол үнэхэрийн үр ашиггүй төсөвт асар их ачаал өөрөөсөн ийм төслүүд байгаа. Тэр жишээлбэл тэр ган татлагт хэмээх ганган нэртэй төсөл 5.3 их нийтүүлв. Энэ бол ерөөсөө огтын хэрэггүй. Ийм үед байтугай ер нь хизээ хэрэгтэй болохыг би бол хизээч мэдэхгүй. Тэгэхээр дахиж ирэмблэх зайлшгүй шаардлага байгаа. Тэр бүхэл тэр мега дотор орцсон тэр төслүүдээс яг эдийн засгийн үр ашиг за ер нь санхүүжилт босох нь мапантай төслүүд бас байгаа. Тэдрийгээ болох хэрэгтэй. За үнэхээр бүр хизээч тэр үр ашиг нь мэдэгдэхгүй тэр төслүүдэд бүр хасах хэрэгтэй. Харин эсвэргээрээ одоо магадгүй нэгэнт явцсан олон улсын хэмжээний те гэж ярьж болох үс юм хоёр талын гэрээ хэлцээрээр хийгдэж байгаа нөгөө төмөр замын холболттой холбоотой төсөл байна те. За гих мэтийн төслүүд бол одоо нэгэнт эхэлсэн учраас явахаас үр замгүй. Засгийн газраас бол одоо эдийн засгийн төсөвт одоо орлого тасалдах эрсдэл үүсэх юм бол Б төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж мэдгдлээ л дээ. Тэгэхээр та бас тэр Б төлөвлөгөө юу байна гэж харж байна. Миний ойлгож байгаагаар те бид нар одоо нүүрс болон нүүрснээс орж ирэх орлогоос гадна түүнийг бол алт те өөр түүхийн эдийн үнээр бол өсөлтөөр нь
нөхөх боломжтой гэж үзээд байна та. Гэхэд бол судлаачид бол хэлэхдээ ийм боломж бол биднэрт байхгүй. Одоо энэ төсвийн алдагдлыг бид нэр эргээд гаднаас зээл авах гэдэг юм уу? Ийм том одоо нөхөн төлбөрөөр төлөхөөс өөр аргагүй байдалд орно гэж хэлээд байна. Энэ дээр ямар эрсдэл байна гэж харж байна. Тийм, энэ дээр бол үнэхээр эрсдэл байгаа. Тэгээд яг тухайн үед буюу төсөв хилцэж явах үед яг энэ асуултыг би асуусан л да. Хэрвээ төсөвт орлого тасалдвал тэр одоо гаргах ёстой тэр зарлагаа юугаар нөхөх вэ? Тооцоо хаав юм. Тооцоо судалгаа одоо өөрийг ч асууж байгаа. Би хувилбар чи аль юм бэ гэж зөндөө асуусан. Хариулаагүй. Юу гэж хариулжсэн бэ гэвэл ямар ч асуудал байхгүй. Хизээч энэ одоо эрсдэл баг байхгүй, орлого тасрахгүй гэж хэлжсэн боловч одоо бодит байдал юм болоо. Тэгэхээр би бас яг тэр мэдээж эрдэмтэн судлаачтай бол санал нэг байна. Тийм амархан те ингээд одоо нэг асуудал нь хүндрэлд оронгод нөгөө асуудлаар ингээд шийдэл тэр нь ямар ч асуудалгүй болдог тийм үндэслэл байхгүй. Тэгэхээр одоо алтны одоо бит хэмжээгээ хэдийгээр алтны үн нэмэгдэж байгаа ч гэсэн гаргах тэр бит хэмжээ одоо нүүрсээс орж ирэх байсан тэр орлогын түвшинд очиж нөхөн гэж бол би бодохгүй байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө хоосон мөрөөдөл. Тэгэхээр ийм хоосон дэмий мөрөөдөл ярьж хахаар дахиад хэлэхэд нэрлэгээд нэрээ идэвхш яаралтай төсвийн тодтолцоо хийх хэрэгтэй, бодит байдалтайгаа нүүр тулах хэрэгтэй. Дахиад нөгөө илүү үр ашиггүй зардлуудаа дахиад тань. За энэ дээр дахиад нэг зүйлийг онцлон хэлхийг хүсэж байгаа нь юу гэвэл нэгэнт бодит байдал ийм болж ирж байгаа юм чи одоо жинхэнэ нөгөө энэ данхар төрийн бүтцээсээ татгалзах хэрэгтэй. Тэгжвэж сая тэндээс чинь дахиад нөгөө зарлагын өндөр дүнтэй гарах байсан тэр зардал буурна. Тэгэхгүй магадгүй энэ төсвийн алдагдлыг бол гадаадын зээл тусламжаар нөхөх гээд байна. Эсвэл магадгүй нөгөө татвар төлөгчдийнхоо нуруунд дээр дахиж татварыг нэмж одоо төсвийн орлогоо бүрдүүлэх гээд байна гэдэг зүйлийг бид нар ямар ч сайн харж одоо энэ дээр бол маш хариуцлагатай сонор сэрэмжтэй байх ёстой. Эний одоо төлөө бол дахиад одоо ажил нь тэмцэнэ.